Зорилгоо тодорхойлсон хүн болгон ямар ч байсан цагаа бол хий дэмий өрдөггүй байх гэж боддог. Өөрийнхөө хүссэн зүйлийг хийдэг болохоор илүү загвар бүтээлтэй өнгөрөөдөг гэж боддог. Хамгийн чухал зүйлүүдийг хэн тавиад тэгээ хоёрдугаарт нь чигээд ингээд тиймэрхүү байдлаар явсан аягүй зөв юм шиг. Төсөөлөл төр хийж байгаа хэмжээний онцлог бүх юмнуудыг төлөвлөж намын зураг гаргаж хийхин зургийн дагуу ер нь ирмэлцдэг. Төвчрийн амар их цаг дэмий үрж байгаа гэж бодож байна. Тэгэхээр хоёрдугаарт Facebook бас нэлээд цаг авдаг юм шиг санагддаг. Яг ухаалаг утас гарч ирснээр бол ажил бол маш хурдтай болсон. Хаанч байсан те ерөнхийдөө ажиллаа явуулаад байх хүмүүстэй холбоотой байгаад байх те ер нь бол дэлхийн хаана байх нь бол хамаагүй болцсон. Залуучуудыг бол ерөнхийдөө аль болох тийм өөртөө хэрэгцээтэй аппликейшн өөртөө хэрэгцээд тэр одоо мэдээллийг Facebook-ээс бас авах боломжтой юм болов гэж хардаг. Ажил мэргэжилтэй холбоотой сүүлийн одоо аппликейшнуудыг бас төлхөө ашиглавал яг ухаалаг утас ашиглаж байгаа юм давуу тал гарах юм болоо. Гөр багасаа дизайнер болно гэж боддог байсан. Бүтээгдэхүүний дизайн гэж яагаад энийг сонгосон бэ гэхээр эн чинь өөрөө айгүй олон мэргэжлийн завсарт байдаг технологи дизайн, бизнестэй бүгдээрээ орж ирдэг. Тэгэхээр ерөнхийдөө энэ болгоныг цогт нь хийх боломжийг олгож байгаа учраас энэ мэргэжлийг сонгосон. Мэдээллийн системийн менежмент гэдэг бизнес удирдлагын чиглэлийн мэргэжилтэй. Улс төр судлаач нийгмийн багш. Тэгээ миний дотроос бол одоо яагаад ийм хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л бусдаас нөөгөн байдлаар ажил хөдөлмөр эрхлээд нийгэм дийл гарч болдоггүй юм бэ гэсэн тийм одоо сэтэл төрсөн. Тэгээ тэрэн дээрээсээ үндэслээд нийгмийн салбарыг сонгоё гэж шийдээд ерөнхийдөө Монгол Улсын их сургуулийг улс төр судлаач нийгмийн багшаар бол сонгож суралцахаар болсон. Бага байхад бол нөгөө хурдан том болох юмсан л гэж хүсдэг байсан. Энэ ах шиг болох юмсан. Би бол одоо эсэргээрээ бол тэр юм санаа зоохгүй те өөртөө сайн цаг гаргаад залуу байхад юу хийж болох байсан. Тэр юмаа л хийж аваас. Яа тэгвэл маргааш гэж одоо дараа жил гэж бодсон юм бол тэгэл бодол хэвээрээ үлддэг айгүй олон зүйл байдаг юм байна. Бизнесийн тал дээр сураарай гэж хэлэх байхаа. Яг амар сайн дизайнер байхын тулд чи өөрөө бас амар сайн бизнес персон байх ёстой. Аль болох нээлттэй байгаасаа гэж хүсэж байгаа. Хоёрдугаар тэгэхээр ерөнхийдөө төвчээртэй бай, тэм зөвлөгөөх байх та. Тэгээ тэр үед би өөрийнхөө гадаад үзмжээс шалтгаалаад нөгөө хичээлдээ бол тэр болгон эхний семестрээр идэвхтэй оролцож чадаагүй. Арай илүү хичээлдээ идэвхтэй оролцоод өнгөрөөсөн бол арай үр дүнтэй болох юм болов уу гэж одоо харамсдаг. Тэгээ тийм учраас тэр үеийн бодлоод бол зориулаад өөрөөсөө битгий хичээ гэсэн тийм зөвлөгөө болгохыг хүсдэг. Гөр өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд яваарай л гэж манай ээж дандаа хэлдэг байсан. Тэгээд яг тэрнгээрээ одоо хүртэл яг өөрийнхөө хүссэн зүйлээ хийдэг. Аливаа юм хоёр талтай байдаг. Сайн юмд ч муу дагавар дагч байдаг. Муу юмд сайн тал өгч байдаг. Одоо болтол ерөнхийдөө аюух нөгөө ойр орхон санагдаж байдаг. Хүн нэр төртэй, хүний өмнө нүүртэй байх аягүй чухал. Тэгэхээр хамгийн түрүүнд нэрээ бодож байгаа. Тэр бол аягүй чухал зөвлөгөө юм шиг санагддаг. Ээжээсээ би аягүй тийм үнэтэй зөвлөгөөг авсан. Чи өөрийнхөө гадаад үзмжнээс битгий хичээ. Харин мэдлэггүй байхасаа л хичих хэрэгтэй миний ах гэж аягүй тийм тэр үед аягүй үнэтэй зөвлөгөө байсан. Тэгээ үүнийг би одоо болтол өөрийнхөө зарчим болгож явдаг. Тэгээ үүнийг бол би амьдралдаа авч ирсэн хамгийн үнэтэй зөвлөгөө гэж боддог. Бацаа гэдэг нэрийг бас ингээд хүн хинч мэдэхгүй өнгөрөх юм бол аягүй хайр гэж боддог. Тэгэхээр аль болох юм хийж бүтээгээд бас хүмүүст тэрийг хүргэх одоо зорилготой амьдарч байгаа юм. Дуртай юм хийхин төлөө л амьдарч байгаа гэж боддог. Тийм. Нэг л амьдран тийм болохоор хийсэн бүтээснээрээ дурсагдахын тулд л амьдардаг юм. Хүн гэдэг ийм ховор завшааныг орж яваад хүний амьдралаар амьдарч байгаа учраас өөрийнхөө энэ бэрхшээлийг өөрөө магадгүй давуу тал болгоод хамгийн гол нийгмийг өөрчлөхээс нь тийм хүсэл эрмэлзлийг бол дотроо тээж ирсэн. Түүнийг аваад биелүүлэх юмсан нийгмийн хандлагыг өөрчлөхийнсэн гэсэн тийм маш том зорилгыг бол өөртөө өөрчилж ирсэн.
За ер нь эргэн тойрныхноос давандаа одоо Монголын бас залуучууд аюу мундаг болцсон. Тэгэхээр энэ юм хийж бүтээж байгаа залуучуудаас бас аюу урам зориг авдаг. Хүүхдүүдэд харахаар аюу их ирчүүч авдаг. Урам зоригийг бол ажилчдаасаа, ажилласаа, хамтарч ажиллаж байгаа хүмүүсүүдээс, хамтрагч нараасаа авдаг. Ээжигээ яаж завж байгаа, яаж хөдөлмөрлж байгааг би нүдэрээ харж байгаа учраас тэр хүнээс л би бүх ирчүүч урам зориг авдаг. Монголд бол айгүй их боломж байгаа. Юу ч хий гэсэн боломж байгаа гэж би өөртөө боддог. Энэ хурдтай хөгжиж байгаа технологийн мэдээллийн энэ зонд бол цаг үедээ хөл нийлүүлж бүх одоо энэ шинжлэгдэж байгаа энэ шинэ одоо зүйл аюу хурдан суралцах ёстой. Бодоод ингээд суугаад байх биш. Шууд чамд хэрэгжүүлье гэж бодсон нэг санаа орж ирэх юм бол тэрнийг хийх хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Хүн өөрөө хичээгэл юм бол ямар ч боломж тэр хүний өмнө нээлттэй байдаг. Хамгийн гол нь тавьсан зорилгоо тууштай бөгөөд түүнийхээ хойноос цаг тасралтгүй одоо хичээлдэг байвал хүн болгонд ямар ч байсан боломжууд нээлттэй байдаг гэж үздэг. Миний бодлоор тэрийг бол өөрөөсөө эхлээд өөртөө суулгах гэж хичээх хэрэгтэй байх л та. Миний хүмүүжил гэж ер нь бодож байна. Анхдагч нь бол хүмүүжил сайтай хөвгт бол ямар ч ажлын байр, ямар ч хамт олон, ямар ч хаанч л очоод тэр хүн бол зөв хандлага, зөв нэрхтэг байж чадна. Өөрөөхөөрөө ингээд шууд өгнөх биш. Хамгийн гол нь ямар учраас ийм зүйл болов, яагаад ийм зүйл хийхээр болов гэдгийг л маш сайн тунгааж бодож чаддаг болох юм бол эерэг ойлголт, эерэг хандлага болох байх гэж боддог. Шүүмжлэлийг аюу зөв хүлээж авал тэндээс нөгөө өөрийнхөө албааг олж харна. Тэндээс илүү хурцлагдаж дараагийн учирч болох тэр эрсдлүүдийг хааж чадна. Тэр хүмүүсийн хийсэн юмыг шүүмжлэх шаардлагатай байгаад байгаа юм болоод ягаад тэрнийг чи өөрөө арай сайн болгоод ч юм уу тэгээд хийгээд бас ингэж бодно шүү гэдэг санааг ягаад төвшүүлж болохгүй юм те. Мэдээж юмыг ингэж шүүмжлэлт байдлаар асуулт тавьж хүлээж авч байгаа ч гэсэн нөгөө талаар одоо яагаад ийм байж болохгүй гэж ч гэх юм уу те. Ер нь бол нээлттэйгээр тэгж хүлээж аваад аль болох бүтээлчээр юм хандах хэрэгтэй. Ер нь бол ямар ч асуудлын шийдэл бөгөөд гарцыг харчаад тэгээ шүүмжлэх юм бол тэр бол яг энэ шүүмжилт сэтгэлгээ бүтэц сэтгэлгээ хоёрыг хослож чадж яана л гэж ойлгох.